Орчин үед маш их PC болон консол, PlayStation, Xbox тоглоомын газрууд ихэн нэгдэж байгаа. Тэгээ маш олон хүмүүс компьютер худалдан авч эсвэл консол худалдан авч янз бүрийн програм тоглоом суулгах эсвэл тоглох гэдэг маш олон аргаар хэрэглэдэг. Тэгэхээр тэр компьютер болон тэр консолын нэг хэсэг болох одоо янз бүрийн програм суулгаад тоглоом хадгалах зориулсан хадгалах төхөөрөмж гэж байдаг. Тэр нь юу вэ гэхээр HDD, SSD, EMC2 SSD. Эхлээд HDD-г нь авч үзье. Тэгэхээр HDD гэдэг үг нь hard disk drive буюу хатуу дискэн дээр хадгалдаг төхөөрөмж. Хэрвээ HDD-г задлж үзвэл ер нь бол иймэрхүү үтцтэй. Одоо ингээд нэг тоон дээр заасныг нь харж байгаа бол асаагч гэж байна. Асаагч нь уншиж бичдэг хошууг асааж ажилуулдаг. Ер нь бол бүр анх гарч ирсэн HDD-нүүд дээр степер мотор суй юм бол жолоо мотор гэж байсан. Харин сүүлийн үеийн HDD-нүүд дээр нь авиан өвхөөс ашигладаг болсон. Авиан өвхөөс нэг жолоо мотороос юугаараа ялгаатай вэ гэхээр хошууг улам хурдан ажилуулж температураас үл хамааран ажилтдаг болгосон. Одоо 2 гэсэн тоог нь харъя. 2 гэсэн тоон дээр уншиж бичдэг хошуу байгаа. 3 гэсэн тоон дээр голын ингээд дискийг эргэлдүүлэгч гэж байна. 4 гэсэн тоон дээр соронзон диск байна. Энэ бол хос хэлбэрт мэдээлэл хадгалдаг. Харин 5 гэсэн тоон дээр компьютертэй холбох холбогч, 6 гэсэн тоон дээр уншиж бичих хошууны үзүүр хэсгийг заасан байна. Энэ үзүүр хэсэгт нь ерөнхийдөө бол жижиг соронзон байрладаг. Харин 7 гэсэн тоонд хэлхэн автан байна. Хэлхэн автны яадаг вэ гэхээр соронзон диск рүү орох гарах үйлдэлийг хяндаг. 8 дээр буян холбогч. Буян холбогч нь хэлхэн автангаас уншиж бичих хошууны үзүүрээс мэдээлэл татаж авдаг. 9 дахь жижиг тэнхлэг. Жижиг тэнхлэг уншиж бичих хошууг нь хөдлөгдөг. Тэгвэл HDD хэрхэн яаж маш хэмжээний файлыг хадгалдаг вэ? Тэгэхээр HDD дотор хардныхаа багтаамжаас хамаарат хэд хэдэн диск байрладаг. Тэр бүх диск уншиж бичих хошуутай байдаг. Тэгэхээр нэг дискийг тойруулж харахад соронзон металл гадаргуудтай байна. Соронзон металл нь гадаргуудын хэсэг болгон хуваасан бүлэг байна. Бүлэг бүр нь өөрөөр цэгтэй байна. Одоо тэр өөр цэгүүдийг бүр тодруулбал мэдээлэл дамжуулах 0.1 гэсэн 2 тоотой байна. Тэгвэл уншиж бичих хошууны үзүүр хэсгийн бичих хэсэгт соронзон ашиглан 0.12 сольж байдаг. Таны хадгалсан файл дууг ингэж хийсэн дараа унших хэсэг нь 0.1-ээр хүлээн авдаг. Бас соронзоор ашиглаж мэдээлэл хүлээн авдаг. Тэгвэл зураг бичлэгийг хэрхэн хадгалах вэ гэж асууж магадгүй. Тэгвэл бүх хэсэг тоо тэмдэгч нь бол 1 байт тогтдог. Тэр 1 байт нь 8 бит буюу 8 ширхэг 0.1 гэсэн хоц байна. Яг үүнийг ашиглан зураг бичлэг 1 мегабайт байлаа гэхэд 8 сая ширхэг хос 0.1 гэсэн тоо байна. Ингэж дискийн гадаргуун бүх жижиг хэсэгт нь бол 0.12 тоослоо ордог. HDD диск ажиллах явцдаа халж уншиж бичих хэсгийн үзүүрийг халаадаг. Халаас ийдзүүлс ерөнхийдөө бол хэвийн хэмжээнээс томордог. Яхаа уснаас бусдна л та. Ингэж томрохдоо хамгийн багадаа дискнээс хэд 5 нанометрийн зайтай байдаг. Ингэж хадгалахдаа зураг хуулж орлоо гэхэд үүнийг дискний хоосон хэсэг тус бүрд ингээ оруулж өгдөг. Тэгээ тус бүрд нь оруулж өгөхийн тулд уншиж бичих хошуу хурдан дүргэн шилжиж мэдээллийг бичдэг. Одоо тэр уншиж бичих хошууны үзүүрийн хэсгийг хэмжихэд 85 нанометр хэмжээтэй байдаг. Одоо тэгвэл тэр уншиж бичих хошуу ер нь хэрэг хурдан хөдөлтгийг харуулъя. Дискэн дээр маш хурдан хөдөлж байгаа. Сүүлийн HDD-нүүд өмнөх HDD-нүүдээс улам бүр хэмжээ жижиг болж байгаач яг тэр жижигхэн хэмжээнд дээр маш олон файлыг багтаах хэмжээтэй болдог. Одоо жишээ болгож ярихад 1 инч квадрат одоо 600 ГБ хэмжээтэй файл ингээд оруулахар болно. Одоо энийг хамгийн анхны hard drive дисктэй харьцуулахад хэд дахин их вэ гэхээр бараг 300 тэрбум дахин их. Одоо хамгийн анхны HDD бол
маш их том бараг 1 хүрээний хэмжээтэй сэрнэ 1 инч квадратад дөнгөж 2 кБ 2 кБ-ийн хэмжээтэй файл багтдаг байсан. Тэгээд жил тутам өссөөр одоо яг энэ хэмжээнд хүрсэн байгаа. Одоо тэгвэл түрүү хэлсэн техник гэсэн хослон тоо байдаг гэж ярьсан. Тэгвэл тэр техник гэсэн хослон тооноос өөр юмтай ямар холбоотой вэ гэхээр тэр техник гэсэн нь бас жиг заасан ч юм уу сум заасан гэд хэлбэртээс 2 төрөл байдаг. Одоо ингээд хард дискийн дотор ингээд маш их файлыг чихээд тэр нь ингээд уншиж чих хошоо унших гад ингээд халж яхад яг тэр халснаас нь болоод хард диск маань ингээд мэдээлэл алдах ч юм уу мэдээлэл нь гимтэх гэдэг асуудал юм их гардаг. Яг тэрийг яг яаж шийдсэн бэ гэхээр техник буюу ингээд сумаар заасан байгаа тэр хэсгүүдийн яг тэр зүг чигийн солиод үзсний дараа яг диск халахад гэдэг янз бүрийн мэдээлэл алдагдах тэр юмнаас сэргийлсэн. Тэгээ бас нэг давуу тал нь юу байсан бэ гэхээр 1 инч квадратад 600 ГБ байсан бол тэгэж сумныхын зүг чигийн солисноор 1 инч квадратад 1 терабайт хүртэл багтах боломжтой болсон. Бүр түүгээр зогсохгүй 1 терабайтаас бүр 1 инч квадрат багтах хэмжээнд бүр 20 терабайт болж ихэлсэн. Одоо тэгвэл хард дискний бас нэг гоё мэдээг ярив. Тэгээ хард диск ингээд дотроо нэг хатуу том диск байгаа штэ. Тэр том хатуу диск нь нийтдээ 300,000 зураас байдаг. Одоо ингээд зургаар харуулъя. Нэг жоох хэсэг 100,000 зураас түүний дараагийн дахиад нэг жоох хэсэг 100,000 зураас гээд маш олон зураас ингэж орсноор ер нь бол түрүүс 1 инч квадратад 20 терабайт хүртэл багтах боломжтой болсон гэдгийг эндээс ингээ харуулж байна. Ингээд хэрвээ бидний тайлбарлсан энэ хөгжлийг таалагдсан бол subscribe тарж дэмжээрэй. Лайкос тарж дэмжээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.